Сайн байцгаана уу? Та бүхэнд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний өмнөх гэдэс цэвэрлэх зааврыг танилцуулъя. Дурангийн шинжилгээний өмнө дараах эмүүдийг тодорхой хугацаанд хязгаарладаг. Үүнд цус шингэлэх эм болон төмрийн бэлтгэлийг 7 хоногийн өмнө, өвчин намдаах эмийг 3 хоногийн өмнөөс хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Артерийн даралт бууруулах болон сахар бууруулах эмийг эмчийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ. Хэрэв та архаг өтгөн хаталттай бол 3 хоногийн өмнөөс эслэг багтай хоолны дэглэм баримталж эхлэх бөгөөд нэмж өтгөн хаталтын эсрэг эмүүдийг хэрэглэж болно. Үүнд бесакодил, сина зэрэг эмүүд ордог. Хэрэв өтгөн хаталтгүй бол 1 хоногийн өмнөөс тунгалаг шингэн хоолны дэглэм баримтална. Та доорх жишээ хоолны дэглэмтэй танилцаарай. Та доорх хоригдсон хүнсийг хэрэглэхгүй байхыг анхаарна уу? Хоригдсон хүнсийг хэрэглэсэн тохиолдолд гэдэсний туулгаар бүрэн гадагшилдаггүй тул шинжилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь үр тариа агуулсан хүнс, үртэй жимс, жимсгэн, вандуй, шош, эрдэн шиш, бууцай жууцай зэрэг хүнсний ногоог идэж болохгүй. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд бэлтгэх гэдэс цэвэрлэх олон төрлийн туулга байдаг. Үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу туулгыг угна. Жишээ нь Cool Light туулгах уусмалын эхний тунг дурандуулахын өмнөх орой 18 цагт, дараах тунг дурандуулахын өглөө тэг 6 цагт зааврын дагуу найруулж ууна. Туулганы араас хангалттай шингэн уухыг зөвлөдөг. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд гэдэсний цэвэрлэгээ бэлэн болсныг өтгөний өнгөөр тодорхойлох бөгөөд ямар нэгэн хатуу бүхэл хэсэггүй, өнгөн цайвар шаргал, тунгалаг ус шиг гарсан үед бэлтгэл хангалттай гэж үздэг. Бүдүүн гэдэс цэвэрлэх туулга ууж байх үедээ алхах, сууж босох, гэдэсээ зөөлөн илэх, хөнгөн дасгал хийж болно. Хөдөлгөөнтэй байснаар гэдэсний гүргэлзэх хөдөлгөөн сайжирч, өтгөн сайн гадагшилж, гэдэс сайн цэвэрлэгддэг. Зарим архаг өвчний үед бүдүүн гэдэс дутуу цэвэрлэгдэх эрсдэлтэй тул эсрэг заалтгүй тохиолдолд нэмэлтээр туулга уухыг зөвлөдөг. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хангалттай тохиолдолд хавдар ургацаг, шарах болон бусад салстын өөрчлөлтийг бүрэн илрүүлэх боломжтой. Хэрэв бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хангалтгүй тохиолдолд салстад илрэх өөрчлөлт өтгөнөөр бүрхэгдэн бүрэн харах боломжгүй улмаас шинжилгээ үр дүнгүй болж дахин шинжилгээнд хамрагдах оншилгоо оройтох зэрэг хүндрэл учирдаг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.